өөрөө үр ашигтай болчихсон. Тэгээ үр дүнд нь нөгөө 8 их найт төгрөгийн санхүүжилтийг тухайлбал Европын сэргээн босголтын банк, Европын хөрөнгө оруулалтын банк ингээ өгөө маш сайн нөхцөлтэй гэдэг. Гэтэл нөгөө талд нь нөгөө зээлийг нь аваад бизнесээ хийх тэр хувийн сектор маань ингээ байхгүй болцсон байна. Тэгэхээр нөгөө бид нар чинь одоо хувийн секторыг дэмжих юм бодлого бариад байгаа. Тэгэхээр одоо энийг ингээд бүр ингээ эхнээс нь эхлэх юм байна. Хүмүүсийг нь бэлдэх хэрэгтэй юм байна. Тухайлбал одоо яг ингээд эрчим хүчний салбарт эрчим хүчний инженер болъё гэж сурж байгаа оюутны тоо улсын хэмжээгээр 8хан ширэхгүй шүү дээ. Тань боддоо. Яагаад гэвэл энэ салбарыг нөгөө төр олон жил ингээд бариад, үнийг нь бариад, хямдхан ингээд бариад ирэхлээр нөгөө цалин бага, өөрийн сүлжээ ингээд үүссэн болохоор залуучууд маань эрчим хүчний инженер болъё гэдэг сонирхол байхгүй шүү. Нөгөө л бидний нөгөө багшийн цалин бага болохоор багш болохгүй гэдэгтэй адилхан. Тэгэхээр одоо энийг ингээд бүр ингээд шинээр ингээд эхлээд үрж авахаас өөр арга алах. Тэгээд тийм болохоор өнөөдөр энэ уулзалт болохоор за ингээд мөнгөийг нь олоод ирчлээ. Мөнгө нь одоо ингээд маш хямдхан их усэр байхгүй. 10-аас 15 жилийн хугацаатай жилийн 5-6% хүүтэй ийм их усэр ингээд байгаад идэг. Тийм үү? Тэгээ нөгөө талдаа болохоор нөгөө засгийн газраас дуудлага худлаа зарлаад за энд ийм хэмжээний юм сэргээгт эрчим хүчээр бид нар одоо худалдаж авах боломжтой байна гэж зарлчаад байдаг. Зайлшгүй бизнесээ хийя гэдэг. Тэгэхээр хувийн сектор багт болохоор. Тэгэхээр энэ ажлыг ингэж холбож Монголын хувийн секторыг гадны хөрөнгө оруулагчтай холбох энэ ажлыг бол хийж байна. Тэгэхээр өнөөдөр ингээд энэ 7 хоног бол хөрөнгө оруулагчдын 7 хоног гэдэг. Тэгээд бидний хувьд бол одоо яг бэлэн байгаа, санхүүжилтэн бэлэн байгаа, төслүүд нь бэлэн байгаа болохоор энэ эрчим хүчний салбараас эхэлж яа гэдэг ингээд явж байна. Маргааш бид нар Европын холбооны хөрөнгө оруулагч нартай уулзсан. Брюссел хотод очиж бас ажиллана. Энд байгаа эрчим хүчний салбарын бизнес эрхлэгчтэй дагуулж очиод тэнд байгаа нэг хөрөнгө оруулагчтай холбож энд ямар боломж байгаа юм бэ гэдэг талаар бас мэдээллүүдийн нөгөөд ингээд нэг бодит нөгөө техникийн ажил руугаа орж байна. За үүгээрээ юм онцлог. Тэгээд нэмээд нэг зүйлийг хэлмээр байгаа. Тэр нь юу вэ гэхээр Монгол бас нөгөө уул уурхай орон гэж бүгд нэг ойлгоддог. Уул уурхай ч өөрөө ингээд үнэн ингээд байнга хэлбэлцдэг болохоор риск өндөртэй байдаг. Нөгөө талд уул уурхай бас нэг онцлог нөгөө хэдийгээр ингээд одоо орлого олдог чиглэлээ гэсэн ажлын байр их бага үүсгдэг байхгүй. Олон улсад бол нэг 4-6-7% тал байдаг. Манайх бүр 7% дээрээ тулчаад байгаа байхгүй. Тэгэхээр эдийн засгаа төрөлжүүлэх дараагийн нөгөө экспортын салбар бол яачихгүй эрчим хүч тий. Тэгэхдээ манай нөгөө эрчим хүчний салбар ч өөр айгүй жижигхэн зах зээл байхгүй. Айгүй жижигхэн. Тэгээ жижигхэн зах зээл рүү чинь нөгөө том хөрөнгө оруулалт орж ирдэг. Тэгэхээр нөгөө том зах зээлийг ингээ харуулж иж наашаага оруулж ирэх юм сонирхол бол төрдөг. Та нар одоо ингээд Монголд уул уурхай бүтээгдэхүүн үйлдвэрлээд Монгол зарна гэвэл энэ чинь хэн ч орж ирэхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан байхгүй. Тэгэхээр бидний нөгөө яриад байгаа эрчим хүчний нөгөө тусгаар тогтнолыг бие даасан байдлыг олж авахын тулд бид нар Монголын зах зээл рүү л ороод ирэх юм хүмүүс орж ирэхгүй байгаамаа. Өнөөдөр бидний суурилагдсан хүчин чадал 1.8 гига. Тэгтээ ингээд 100 болоод ирэхлээр 5-600 болоод унцдаг байхгүй. Тэгээ хэрэглээ нь өөрөө ингээд докторгүй болохоор үр ашиггүй болчиход